хурдан депресстэй л амар хурдан ингээл уурлал амар жижигхэн асуудал дээр одоо би ингээд ер нь бол миний сэтгэл хөдлөл аягүй амар гарчдаг. Насанд хүрсэн хүмүүст стресст хамгийн сайн тайлдаг арга нь бол тасгал хөдөлгөөн байдаг бол өсвөр насны хүүхдүүдийн унтах байдаг. Би чиний насан дээр юм байсан шүү дээ. Чи ерөөс ядрах хэрэг байхгүй. Тэгээд ер нь л маргаан хэлдэг. Хоёулаа түр завсарлаа. Би тайвшрыг, чи ч тайвшир. Хоёулаа тайвширсныхаа дараа ярилцъя гэдэг нэг тийм соёл бид нар суралцахаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Бас яг гин хууруур ч юм уу тий урдаас нь жоохон муухай үг хэлэх юм бол дараа нь жоохон сэтгэл жоохон эвгүй болд юм байна. Яагаад манай хүүхдийн өсвөр насны хямрал нь ийм гүнзгий тод илрээд байгаа юм болоо. Би юуг хийлээ? Би яаж өсөглөө гэдгийг бид бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Нэг өдөр ч болоо миний амьдралаар бас нэг зүйл намайг илүү ойлгох болов гэж боддог. Одоо насанд хүрэх гэж юм тий одоо ирэхэд би өөрхөө би дагаа сурцсан гэдгийг л ирэхэд илүү ойлгосоо гэж үздэг тий. Тэгээ бас нөгөө хүүхдүүдийн хэлдэг үг гэдэг шүү дээ нөгөө. Би яг энийг хийндэ гэж бодсон байхад энийг хийгэрэй гэж хиймээргүй санагддаг агаад тий. Тэр чинь ямар учиртай гэхэлэр өөрийн гэсэн бодолтой болоод өөрөө нөгөө ахуугаа болон өдөр тутмынхаа хэмнэлийг ингээд тохируулаад, зохион байгуулад тэрнийхээ хуваарийнхаа дагуу өөр амьдрах гэдэг байгаа байхгүй тэр хүүхэд. Нэг хүнтэй энэ чинь нөө том болж байгааг шинж. Манай хүүхд юм чи ойлгох л байлгүй. За хүүхд юм чинтэй болох л байлгүй гэдэг байдлаар бид нар хүүхдэд хитрхээ нэг тийм хүндэтгэлгүй ханддаг. Гэтэл тэр дандаа хүүхэд гомдлыг тээж үлддэг. Яагаад хүүхэд гомдоод байгаа? Хамгийн их хайрладаг хүндэл гомддог байхгүй хүн чинь. Тэгээд бага наснд нь дураар нь гэж байлгаж чаад өсвөр насн дээр нь л анхаарахгүй бол болдоггүй юм гинлээгээд нөгөө хүүхдээ яадаг. Өсвөр насн дээр нь хэд атах гэж барих гэж оролцдог. Ягаад гэвэл бага багт нь нөгөө хүүхэд маань тодорхой хэмжээ заагийг мэдрээгүй өссөн бол өсвөр насн дээр нь ямар нэгэн хориг саад тавих юм бол тэр хүлээж авч чаддаггүй. Чи том нэг болохоор том болчихсон гээд нэг бол ийм жаахан байж гэдтэй нөгөө шаардлага нь ерөөсө хоорондоо зохицохгүй байгаад байдаг шүү дээ. Хүүхдээс хүсэж байгаа тэр хүсэлт нь ингээд хоорондоо авцалтдаггүй би хитрхи эсрэг тесрэг байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр айгу бодитон хандах хэрэгтэй байгаа байхгүй юу? За чи энэ зүйлийг хийхэд бас чинь багтна гэдэг тайлбар хэрэгтэй байхгүй юу? Хүүхэд ихийн үед хөвлөд байж байгаа үед их маш их дарамттай, стресстэй, түгшилт ихтэй, эсвэл гутралтай байсан тохиолдолд хүүхэд төрөлхийн сэтгэл түгшилт өндөртэй, эсвэл гутрамтгай хүүхэд төрөх магадлал нэмэгдчихдэг. Яг тэр чинь давраараа нөлөөлж байгаа байхгүй юу? Ингээ ярихаараа л муудалцгаатай хувьд хоёр өрөөс битгий ярилцах гэсэн үг тийм. Түр амар тус тустай өөр өрөөнд ороод түр тайвширчих, сан гүнзгий амьсгал аваа гарга, ус уучих.